Миний нэрийг Jessica Drew гэдэг. Энэ бол миний өөртөө өгсөн нэр. Надад нэр өгөх эцэг их гэж байхгүй. Намайг бүтээсэн юм. Энэ барилга дотор гин. Spider-Woman Roxy-ийн барилгыг гаднаас нь харж зогсоно. Тэднийг ямар нэг аюултай, эсвэл хориотой зүйл хийж байгаа эсхийг тагнаж байгаа л та. Гэтэл тэр барилга дотор нь томоохон дөргөлт өгч тэр газрыг тойроод нэгэн жигтэй мангас шиг зүйл гарч ирнэ. Баатар маань барилга руу орж тэнд байгаа эрдэмтдтэйгээ орно. Энэ зүйлийг яаж устгахыг надад хэлээд хүмүүс өгөж байна. Та нар ч одоо юу хийчих вэ гэсээр эрдэмтдийг буруутгана. Харин эрдэмтэд нь бид нар үүнийг хийгээгүй л гэнэ. Байдал хүндэрсээр Spider-Woman энэ яг юу вэ гэж гайхсаар үзэгдэл солигдоно. Энэ үед Reed Richards-ын гэртэн манай гайхамшигт дөрвийн нөгөө сундаг залуу. Энэ ертөнцид болохоор гайхамшигт дөрөв таран бутарсан нэг баг маягаар ажилдаггүй байж таарна. Жил бие авч явах байдал зэрэг баг зэрэг санал зөрөгдөж байж байхад Reed компьютер дээр нэг төрлийн энерги хийх үзэр ойрхон байгааг илрүүлээд аав нь хаалга тогших үед онгойлох гэд очиход Reed их сандарсан байдалтай харагдана. Гэтэл үзэгдэл дахин солигдож хотын төвөөр гайхамшигт дөрвийн сүү сторон буюу үл үзэгдэгч эмэгтэй бусдаас нь угдаж харагдахгүйгээр Baxter-ийн төв лабораторид орж байна. Ярианаас нь харахад энэ ертөнцийн сүү сторон алдартай байхыг огт хүсдэггүй бололтой. Тэндээ Бен гэрэмтэй таарж тэр хоёр бөөн баяр болж нэг нэгнээ тэрж аваад хэсэгтээ хууч ярина. Таран бутарсан гайхамшигт дөрөв. Сүү одоо юу хийж байгаа гэх мэтлэн зүйлс. Бен түүнд бас сэтгэлээ илчлээд сүү юу ч дуурсангүй. Бен цаашаад юм ярилгүй цааш явна. Тэр үед Бений арьсны нэг хэсэг хуурна. Гэвч хутарсан залуу маань түүнийг анзаарах мантай. Тэндээс гараад удаагүй байхад дөргөлт өгч Roxanne барилга руу дайраад байсан тэр зүйл одоо Baxter барилга руу дайрна. Санаа зовсон Бен хідэн давхар дамжин холоо шидэгдэнэ. Үзэгдэл дахин солигдож хятад тааванд нэг хөвшин тайван гихчин хоол идэж дар сууж сунаа. Гэтэл түүнийг цаган дээр нэг дохио ирээд нүдэнд нь нэг том биетэй залуу тусна. Хөвшин бага автал нэг фүрэ байжээ. Хятад тааван маань ч сүтлээд байстаа. Энэ явдлаас хэдхэн хормын өмнө гайхамшигт дөрвийн Human Torch, Spider-Man 2 хотын дээгүүр яриа өрнүүлэнгүй эргүүл хийж байгаа харагдана. Тэр үед доор нь баахан үүмэн самун. Нэг хүрээ газар дээр би ч энэ өдөр ирнэ гэдгийг мэдээд байсан юм аа гэсээр том залуутай тулалдана. Дайрч байгаа залуу хэн гэдгийг нь бас ямар зорилготой гэдгийг нь нэг хүрээ мэдэхгүй байдаг. Том залуу гинт гал бүрхэж аваад хинбэ гэд хартал Spider-Man, Human Torch хоёр ирээд тулаанд нэгдэн. Том залуу ч ямар царайтай нь тодорхой болно. Тулаанч нэг айхтар удаа үргэлжилсэнгүй. Том харин залуу маань гинт л алга болов. Яриан дундуур Johnny нэг чимээ сонсож дээшээ нисэж хараад сүүгийн байгаа газар очиж асуудалтай байгааг нь харнаа. Бен нөгөө хачин мангастайгаа тэмцэлдэж сүүг аврахаар оролдох хооронд Johnny азар ирж тэр гурав хамтдаа тулалдана. Тулаан бас л удсангүй. Тэр зүйл нь уусаж алга болоод бөөн гайхсан гурав маань нэгнээсээ юу болсныг асуув. Сүү харин тэр зүйлийн хилтерхийг авч чадсан байна. Бений арьс баг багаар унсан хэвээрээ. Харин энд юу болоод байгааг мэдэх хүн Reed Richards л байж таарна. Үзэгдэл эргэн Spider-Woman руу шилжинэ. Гэртээ орж ирээд босон үйл явдлыг тунгаан бодож байгаад зурагтаар олон нийт энэ үйл явдлын талаар юу гэж мэдээлж байгааг харна. Тэр үед Baxter барилга бас л ижилхэн халлага дүрцсэн гэдгийг мэдээд гайхаад байж хахад хаалганд нэг хүнд өгч ирээхийг ажиглаад сэрэмж авна. Нөгөө алга болоод байсан том улаан царайт чинь гараад ирнэ. Jessica сүйцэн гэрээ орхин зүгтааж улаан царайт маань дахин алга болж байгаа харагдана. Тийм өөр нэг хэсэгт Ben, Sue,
Джонни 3, Рид Ричардын гэрэгүүд нь бөөн шоконд орсон байдалтай зогсоно. Цагдаагаас хэн ч амьд үлдээгүй гэдэг мэдээг сонсоод сүйд тэр дорхноо ухаалтад уннаа. Спайдермен тэдэн дээр ирж босон явдлыг сонсно. Рид энд хуурамч нэрээр амьдраад хэн ч мэддэггүй лээсэн байлээ л дээ. Гэхдээ яг цөөхөн мэддэг. Петр Джонниг ингэж ярьж байхад нийгэм толгойд нь буу бололтой. Хэн нэгэн дутас байна уу гэж их л сандарсан байдалтай асууна. Питерийн гэрэл рүү үзэгдэл шилжиж их л тайван гэрийн уур амьсгалд Гвен, X-Men-ийн Iceman болох Bobby болон авгагч May нар харагдана. Гвен Bobby хоёр гэрийн даалгавраа хийх орондоо мэтгэлцээр харин авгагч маань дуурсан утсыг авч Петертэй ярьж цаана харин тэдэн дээр аюул ирж байгаа харагдана. Тэрс Гиллиан, Шилдийн үндсэн байр Ник Фьюригийн оронд өндөр түвшний офицер удирдагч болсон Carol Danvers буюу манай нөгөө Капитан Марвел харагдана. Гэхдээ энэ ертөнцийн супер өчгүй. Босон бүх явдлыг ажиглаж бас л юу болоод байгааг мэдэхгүй толгойгоошилгаж ажилчдаас хэрэггүй байх асуулт асууж шанална. Капитан Danvers дэлгэцээр харагдаж буй мэдээллүүдийг харж чадахгүй. Яагад гэвэл мэдээлэл хэтэрхий ихтэй бүгд авцалтаагүй. Нэгдүгürt Reed Richards өгсөн ердийн хүн биш шүү. Fantastic Four-ын хамгийн ухаантай, дэлхийн хамгийн оюунлаг эрдэмтэн. Гэр бүлийн дээр амт бүр нэг шөнө дотор. Хоёрдугаарт Roxxon корпорацийн 7 үйлдвэр, лаборатори нэг дор, нэгэн зэрэг дэлбэрсэн. Нью-Жерсигээс эхлээд бүх Америк нэгдсэн улс даваар намсаргүй тохиолдлоо. Үгүй л ах. Хэн нэгэн энэ бүгдийг төлөвлөсөн. Гуравдугаарт тэнд бас Spider-Man байсан. Danvers нэг агентаас Tony Stark бас Ultimate багийнхан хаана байна гэж асуухад агент нь тэднийг дэлхийн бус даалгаварт явуулсан байгааг хэлнэ. Tony Stark яг дэлхийг аврах шаардлагатай үед огт өөр хэмжээс рүү нисчихсэн. Danvers бүх агентуудад тушаал өгнө. Вашингтон, Лос Анжелес, Нью-Йорк дайны бэлэн байдал, зардал, дайсан харийн амьтан уу, биологийн зэвсгүү гэдгийг тодорхойгүй. Шилдийн супер компьютерч таньж чадахгүй байна. Босс эгч маань сүрхий мэдээлэл хийж тушаал өгснийхаа дараа би бийцэх хэрэгтэй байна гэсээр яваад өгнө. Danvers жорлонд орж толинд өөрийгөө баахан харан бодол болно байхад сүүдэр буу эрэгтэй хүний хоолой гарнаа. Нөгөө өгсөн гэж бодож байсан нэг фүрэ эмэгтэйчүүдийн жорлонд буугаж хөглөж зогсно. Danvers чи эмэгтэйчүүдийн жорлонд байгааг мэдэж байгааз фүрэ би юмыг ингэж шоглох дурггүй шүү гэж цааш тайлбарлана. Өнөөш нь хин нэг намайг алахыг оролцсон. Тэр мэдээллийг зөвхөн цөөхөн үнэл мэднэ. Гэсээр түүнийг сэжиглээд байгаагаа хэлнэ. Danvers зүгээр зогссонгүй бууг нь өшөглөж унгаагаад тэр хоёрын жорлонгийн тулай үгээр хэлнэ. Danvers би чамайг алахыг юм уу халдсан хулгайч гэд манай үнийг жоохон дөрмжлөд авлаа. Энэ хооронд хальт үзэгдэл солигдож Queens Peter Parker-ийн гэр энгийн нэгэн гэр бүлийн зориулал авгагч May утсаар ярьж Bobby Drake буюу Iceman Gwen хоёр даалгавар хийж санаа. Цаана Peter баахан сандарсан байдалтай May ихч маань тайвшир гэж аргадаад байж байхад нөгөө нэг улаан нөхөр дайрч Bobby ч тэнд байсан наац болж тэр хоёрын тулаа өрнөнө. Энэ хооронд үзэгдэл дахин угаалсан өрөөрөө шилжиж нэг ажилт нь Капитан Danvers халлага болж байна гэсэн мэдээг илтгэх гэж ирнэ. Тэгэхэд манай хоёр Peter Parker-ийн гэрт нь халлага болсныг мэдээд зодтолж ирсэн хоёр одоо нэгэн зэрэг тушаал өгөөд Hulkbuster-ын батальоныг дайчилгаанд оруул хөдлөөд гин. Буцаад Queens-д Bobby хоёр эмэгтэйгээ аварж мөсөн хаалт энтер босгоод өргөжлүүлээд тулалцаар Iceman-ийн хүчийг харуулж байна. Гэхдээ л бас барьж ядаж байна. Дийлдэхээ алдад Think, Invisible Woman, Spider-Man болон Human Torch нар surprise гэсээр гарч ирнэ. Ингээд нэг эсрэг олвоо. Think маань шидэгдэд биеийн цацарч гэрэлтээд нэг л өшөө. Тулааны үеэр Sue Storm нөгөөхөөс юм мэдэж авах гэдэл их л юмсан. Нөгөөх нь англи хэл мэддэг бол тээ. Эсвэл мэддэг ч юм болов.
Чи Ричардыг алсан уу? Чи юу нэг хийм бэ гэсээр их л ууртай тултаанаар үргэлжлүүлнэ. Ингэж тултаа бүр илүүрхэд байж байхад нь одоо бид нэр эндээс хариуцж авъя. Хатагтай Storm гэх сонсогдно. Капитан Дэнерс нөгөө сүрхийн нэртэй цэргүүдтэйгээ гарч ирсэн байна. Манай сүрч байдал гартаа авцсан лайсан л даавг нь. За тэгээд баахан дутуу мэдлэгтэй хүмүүс нэг нэгнээсээ баах юм асууна. Энэ нэг юмыг хаанаас ирснийг бид мэдэж байгаа юу? Гайхамшигт дөрөв иймэрхүү нөхдүүд харж байгаагүй юу? Рид Ричард юу тохиолдов? Нөгөөх нь зутах гэж оролдож сүч гаргахгүй л дээ юу нь л. Яг тэр мөчөд The Thing ямар нэг зүйл тохиолдоод байна. Биеийн чулуу хуйг нь хууран унж цацарсаар бусдад тусалж чадахгүй дэмий гайхан зогсно. Сүй Джонны нөр ойртохыг оролдоод түүнээс дэлбэрэлт гарч долгион тэднийг шидэж өрхөнө. Бэний байдал мууцаарлана. Тэгсээр удаанаар үзэгдэл солигдно. Шилдийн шоронд барьж авсан нөгөө нууцлаг дайсан сэрж байгаа л та. Дайнерс олон зэвсгэлсэн агентуудтай хамт урдна. Чи хайр гаргих уу? Эсвэл хүн бүтээсэн юм уу? Юу ч мэдэх юм алга. Гэхдээ нэг зүйл бол мэднэ. Чи манай улс руу дайрлаа. Хүмүүс өглөө. Манай мэрэгчлэнүүд чамайг зүгээр л тархигийн лонхон тгийгээ сансарт хаях ёстой л гэх юм. Би бол чамайг юм ярихыг хүсэж байгаа гэж бодож байна. Үгүй бол би ч нэг өөрөө хүн яриулаад идэг төрлийн хүн ч биш л дээ. Гэхдээ би өөр хүн мэдэн шүү гэхэд нэг Fury орж ирнэ. Гартаа kick ass гэсэн бичгтээ бейсболын саваа ирсэн. Манай хүн ч нэг цохиж аваад нэрээ хэл гэж хэлээл үлдэж байна. Энэ зөв эмнэлгийн хэсэгт бүх тулаан дууссан. The Thing дэлхийн хамгийн хүчтэй баатруудын нэг орон дээр хэвтэж байна. Биеэр нь хоолойнууд, машинууд холбогдсон. Чулуу ярьсан гуйжсан. Өөрөө болохоор ухаангүй байдалтай. Хажууд нь Сүй нулимсаа барьж чадна. Чи надад хайртай гэж хэлсэн. Би тэр үед чимээгүй болсон. Хариу хэлээгүй. Чамайг гомдоосон. Намайг уучлаарай. Тэр нам гүн байдлыг эвдэж, эмнэлгийн төхөөрөмжөнд тохиолдол өгч, Бэний биеийн тийчгэн дахин сандрагна. Өөр нэг хэсэгт Fury нөгөөхөө зодсон хэвээр нөгөөх нь ширүүн оролт юм дуугардаггүй. Хажууг нь хана Hawkeye орж ирээд за одоо би нэг үзье гэж хэлнэ. Дахин нэг төвшөө ахаад байгаа юм уу яаш. Fury-г алхаад ирлэгнэ. Эвгүйхүү үзэх шинжтэй шүү. Fury чийч асуудалд орлоо доо гэд багталтай гараад Дайнерстэй яриа өрнөж эхлэхэд тэдний дээрээс нүржигнээ сонсогдно. Үзэгдэл Queens дэх Peter Parker-ийн байшин руу шилжинэ. Бүх зүйл дууссаны дараа авгагч May, Peter, Gwen, Bobby нар галтайгоон сууж байна. Бүгд ядарсан, сэтгэл зовлонсон. Peter, дайсан намайг мэдэж байсан. Spider-Man гэдгийг мэдэж байсан. Хаана амьдрдгийг. Энэ бол хамгийн аимшигтай хадарсан зүйдэл гэсэн үг. Та нарыг аюултай орууллаа. May ихч. Энэ чиний буруу биш шүү дээ. Мэдээж миний буруу. Тэд буцаж ирнэ. Харин би эндээс явах хэрэгтэй гэсээр салгас хийгээд Spider-Man маань яваад өгнө. Шилдэд буцсан шилжиж, Hawkeye нөгөө үүлийн үрдээ дайснаа өргөжлүүлэн байцаас харал. Нөгөөх нь одоо л нэг ярьж байна. Би бол бүтээгчийн бүтээл. Танай нийгэм ажиллагаагүй. Ёс суртахуун засаршгүйгээр сүрсэн. Та нарын сонголт энэ бүгдийг авчирсан. Энэ сүрлээс цэвэр шин дэлхийг төрөх болно. Үнэн амлалтын дэлхий. Өөрийн эцсийн мөчөд дайсан биенээс нь сүрэл дагуулсан халлага үүсгээд үгүй болно. Үхэхийн өмнө бүх нуцаа авч ирсэн. Тэгэхэд хаанаас хадлага ирэх нь мэддэхгүй хэвээр үлдэнэ. Үзэгдэл эмнэлгийн хэсэг рүү буцан шилжиж, Бен улмал хяналтаас гарч биеийн хэсгүүд нь таран бутарсан дэлбэрэлт үүсгэв. Харин дэлбэрэлтээс үлдсэн түүний байдал нь бидний сайн мэддэг The Thing
түүнээс шал өөр.